одоо шинэ хуучинаас нэг хараад. За энэ бол мэдээж нэг пиксел хийсэн байна. Энийг одоо яаж зурах уу гэдэг л байна л та. Энийг харах ч ойлгомжтой. Энийг л харуул ойлгомжтой. Тэгээд хавцаа өсгөж. Тэгээд ийм хүн гам. Тэгээд эхлээд энийг яаж зурах вэ гэдэг л байна. За тэнгуут л энэ л ингээд харж болно. Нэг пикселийн тавар өгсөн байна. Тэгэхээр энэ чинь нэг ингэж юмаа. За энийг сайн анзаарвал нэг дэш ингээл дэшлэл яваад бол амархан болчихно. Зураг лэр үсүү хичиж. За ингээл контрол Т дараал асахтал үгэнд одоо хонглоод шаарчна. Тэгвэл энийг зурах гэдэг байгаа. Нэг одоо ганцаар энэ зоо хордох зэн 2 ингэ болчихж байгаа. Ийшээ ингэж явах юм байна. Дөрөв. Тэнийг үүсгэсэн. Одоо энийг ингээл харж байгаа болохгүй бүр энэ материалыг оруулж байгаа дээрээс нь хараад тавьчих. Тэгэх юм бол арай амар болчихдог. Тэгээд давталтыг яаж өгч байгааг харж байгаа байхгүй. Тэсээ альнаас нэс энэ доор эндээс хийсэн юм шүү дээ. Тэнийг ингээл эргүүлээл байна. Ягаад ингэ пикселэр хийдэг байгаа юм бэ? Photoshop-ын дээр хвчлэн пикселэр хийвэл цэвэрхэн гардаг.
Мэдээж веб зориулж хийж байгаа. Вебд бол мэдээж дандаа фикс шаарддаг. За энийг хийсэн байхад л хангалттай та. Энийг асуухт гонгууд нь нөгөө тийш харна гэж ойлгох хэрэгтэй. За нэг юм уртсан зурчлаа. За одоо нэг бас дахиад өөдөшний бүлчтэй. За дууссан гэж үзвэл одоо энэ шүү дээ. Энэ дээр нэг постн дээр анхааруулах гэдээсэн юм л нэг хэлэх гэдээсэн юм л та. Ингэж хийдийшүүл хичээлгээл байсан тэгээд чадаагүй. Нэг ингэж яг энэ үнцгээс нэ энэ үнцэг хаан тусч байна. Олох хэрэгтэй. Энэ дуусчлаа шүү дээ. Нарж байгаа л энд контролын одоо энэ бол давталт. За ийм үсгчнээ эхлэв. Гүтлээ энэ бактерийн дээр дарна. Тэгээд энэ чинь яг төмөн наст гэж бичиж болно шүү дээ. Энэ бол давталтай. За тэгээд одоо нэг сайтны юу хийх үзэлтэй артлын юу. За нэг юм байна гэж тооцоолол. Энд дээр нь шууд ингээд бодчихно. Тэгээд энэ дээрхээр 0-ч. Тэгээд энэ дээр хоёр дарахлаар энэ гадарна. Тэгээд энэ чинь дарангуул угсаа доорч аваад ирсэн ба. Одоо ингээл харахад бол тэр чадахгүйсэн давталчин бол ингээл орж байгаа. Одоо сайтны үгээр нь үзэлтэй энийг нь одоо хүмүүсээс нэг имэйлийн болох гэж байгаа шүү дээ гэдгийг нь хаалгууднаас ялгаж үзлээ. Нэг имэйл хийдэж штэ. За дуусах шүү дээ.